Манай Монголд ямар нэг зүйл хүлээгдээд байгаа нь мэдрэгдээд байгаа юм. Хүн ам нь тэр жигтэй ядуурчихсан. Улс орнын дефолт зарлах гээд өвдөгс хөрчихсөн байхад цөөхөн тооны улс төрчид хэдхэн тооны гэр бүл унсан машин өмссөн хосол зүүгсэн цаг суусан хаусаараа ялгарч гараад байгаа нэг юм хэлээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдж буй мэдээлэлээс харж байхад улс орны хувь зүйтэй холбоотой том гэрээ хийдэг олигархуудын хүүхдүүд гихтэл алтан эмээл бэлгэн давлаач гэж баг шиг. Алтан бөгжөж алтаар хийсэн эмээл шүү дээ. За хизээчүүлээд ерөнхий прокурорын маань охин Валентины баяр тэмдэглэхээр Турк улс руу очиж харамсалтай нь усан дунаж өөд болсон. Харин тэгтэл тэр жоохон охин 3 тэрбумаар үнэлэгдэх компани зарсан байсан нь илэрсэн гэх мэт фактууд гарч ирсэн байдаг. Дээдсийн хүүхдүүд бүхлөтэн алтан эмээл бэлгэн давж Валентины баяр тэмдэглэхээр Турк улс руу нисэж байхад доогуурх нь хоногийн хоолоо яа гэж ганцөрөө байртай болохын тулд 20-30 жил хагас цалинтай зүтгэж байгаа болохоор энэ нийгэмд үзэн ядалт гэдэг юм хизээч байгаагүй гэхээр хоримтлагдаж байна. Энэ тухай жишээ нь гишүүн энх хоёр оллоо сайтад ярилцлага өгөхөд дурджээ. Хэрвээ Монгол улс хөрөнгөний хувьсгал хийж монополио задлж чадахгүй юм бол пролетарын хувьсгалд өртөх болно хэмээсэн байна. 1917 онд Орос улсад өрөөсөн пролетарын хувьсгал нь баян хоосны ялгаа газар тэнгэр шиг болсноос болж гарсан ба үр дүнд нь Оросууд үндэсний хөрөнгөтнүүдэд цөмийг нь нударч хөрөнгийг нь хураан авснаар үл барам хаан эзнээ гэр бүлтэнд буудан алсан хэрэг гарсан билээ. Манай улсад ч бас нэг төрлийн хаан эзэн тодорчхойд байгаава дуйлаанд 20-од гэр бүлийн авч идэж хулгайлж цөлөмх нь хэрэгстэрэд байгаа юм. Пролетарын хувьсгалын бас нэг аюултай нь цус урсгасан алга ердийн зүйл болдог ба булаан тонох дээрэндэн цөлөмхийг гол зорилгоо болгодог нь асар их аюултай юм. Дээр өгүүлсэн хүлээлтгээд байгаа ямар нэг хувьсгалыг л урьдчилан хийж чадахгүй юм бол муун төрүүлчих гээд байгааг хэлээд байна. Монгол Ардын нам зориглон хөдөлж хөрөнгөний хувьсгалаа хийж чадахгүй юм бол алдах юмгүй болсон ард иргэд пролетарын хувьсгал руу зүтгэх үедээ. Жэнх хоёр гишүүний хэлснээр үүнийг ухаалгаар хийж чадахгүй юм бол хүчээр булаан аавна. Нийгмийн захиалга нь энэ юм.